Island boy. Hey, send it with the gang slang. You ain't Gang, they ain't got to use that word. I'm speechless. Still Snoop Dogg and D.I. Сайн байна уу та бүхний гэрблийн шүүн Том Skill Ski баясанаар ээлжид нэгэн дугаар өгөхөд бэлэн болоод байна. За өнгөрсөн 7 хоногийн хувьд яг сонирхолтой үйл явдлууд байсан. Гэхдээ илүү сонирхолтой үйл явдлууд бидний болж байгаа учраас тэрэн зориулсан мэдээлэлээр эхлэе гэж бодсон. Сонирхолтой нь юу вэ? За илүү сонирхолтой нь гэвэл мэдээж терм мэрж болно. За тэр мэдээлэл бол нийт ил болсон бас юу болох вэ гэдэг талаар бид дугаар хийсэн байгаа. Дугаар хийсэн. Эндээс үзээрэй. Эсвэл эндээс ч юм. Тэг аль алин дээр нь байхгүй ч юм. За юу вэ? Нэгдүгээр зүйл нь болонгууд Cardano гэх coin уу. За coin хот хийж байгаа хүмүүс бол мэдж байгаа доо Vasil hard fork гэдэг бас нэг системийн том шинжилгээ байгаад байгаа. Анх 6 сард хийгднэ гэж ярьжсэн бол 2 удаа хойшлаад одоо 9 сарын 22-ны өдөр бол яг баттай хийгднэ гэж Charles Hoskinson өөрийнхөө бас YouTube хуудасаар дамжуулаад ер нь хүмүүст хэлсэн байгаа. Тэр апдейт юу болох юм? За scalability буюу одоо нэг мэдээлэл хурдан дамжуулах та гүйлгээ хурдан гүйцэтгэх шимтгэл буурах гэдэг нөлөөтэй байх ёстой. За тэгээд энэ дээр 9 сарын 22-нд дэмчин ер нь Адагийн яг ингээд энэ том hard fork гэдэг хараад байхад яг 21-нд ч юм уу яг ордер дээр аягүй сайн pump явчаад мэдээнийх өдөр унаад байдаг. Гэтэ энэ дээр тийм болох нүггүй бас хэлээ харъя те. Тэгэхээр энэ олон Адагийн мэдэн дээр тэгтэй. Яг мэдээнийх нь өмнө ханш өсөж жагаад тэг яг мэдээ олохын цагт жоохон юу ячаад идэгтэй. Тий. За энтэй адилхан үйл явдал бас одоо хуучнаар бол унаа. Одоо шинээр бол Lunsi гэдэг. Шинээр нь лонг шүү дээ. Хуучин ч лонг болчихсон шүү дээ. Тэгээ хуучин лонг болсон. Хуучны л унаа. Одоо бол Lunsi. За яагаад өсөд байгаа? За өсөж байгаа шалтгаан бол ер нь бол ойлгомжтой. Lunsi community-гийн зүгээс болонгууд proposal буюу одоо нэг санал тавьсан байгаа. За даав гэсэн үг юм уу? За даав гэдээ ойлгочих болно community юм чинь. Юу гүйлгээ болгон дээр 1.2% одоо ингээд татвар авдаг байгаа. Тэгээд тэрийг шатаадаг баяа гэдэг зүйлийг ер нь санал болгож тавьсан байгаа. Тэгээд 9 сарын 12-ны өдөр бол кодонд өөрчлөлт орно. За 9 сарын 20-ны өдөр бол албан ёсоор хийж эхлэх юм байлээ. За энэ сарын 20-ны өдөр. Яг албан ёсоор хийж юм да. Одоо бол яг тэр протокол дээр болцоогүй юм ба шүү те. Зүгээр л яг хайп мэдээний сургаар өсөд байгаа юм тийм үү? Тий. За тэгэхээр яг магадгүй энэ сайн мэдээ байгаад улам цаашаа burn хийгээд явж дахиад ханш нь өсч болно. Эсвэл зүгээр нь хайп унтраад 20-ны өдөр short entry хийх бас гоё боломжтой байж болно те. Ер нь бол яг ингэсэн байгаа юм лээ. Энэ proposal тавигдаад за бүүндээ ер нь энэ нугас зөв юм байна гэдэг зөвшөлтсөлд хүрсэн байсан чинь KuCoin, Merci гэд бичүүд болонгууд яг энийг нь дэмжиж ажиллана гэд. Яа энэ яагаад том мэдээ болж байгаа вэ гэхээр угаасаа нэг wallet-аас нөгөө wallet руу хийж байгаа тэр одоо on-chain гүйлгээ нөгөө цөөхөн яг үндэ centralized буюу төвлөрсөн бирж дээр хийж байгаа гүйлгэнүүд нь их volume эзэлдэг байхгүй. Тэгмүүд л одоо KuCoin, Merci болгоод үүдээр хийж байгаа гүйлгээг нь хараад тэр гүйлгийнх 1.2% ингээд байнга шатаагаад байна гэхлээр одоо илүүдл нийлүүлэлтээ айгүй хурдан шатааж дуусгана гэдэг зүйлийг л гараад байгаа юм байна. Тэгвэл ягаад чиний хувьд 20-д dump хийж магадгүй гэж бодоод байна? Яг одоо нөгөө нэг бүгд ингээд гүйлгээ хийх шатаагдаад байх юм бол хэдүүлээ ер нь хааштай ханш үсэх юм чинь бүүндээ ингээд ахиух аваад хадгалчихъя гээд. Тэгвэл одоо ингээд аваад хадгалаад байгаа шүү. Тий, эсрэгээр авч хадгалаад нөгөө хүмүүс чинь гүйлгээ хийхгүй бол шатаалт нь угаасаа түргэн хийхдэггүй тий. Маш удаан хийгдээд үн цэнийх нөгөө тэр хурдан огцон хүслэх зүйл байхгүй болчих магадaltaй. За яг эсрэгээр бас бүр нөгөө хүмүүс чинь улам надад энэ хэсгийг хадгалсан энэ хэсгийг угаасаа ингээ гүйлгээ шатаагаад гэдэг зорилж гисэн ашиглаж магадгүй л те. Тэгээд нэг цаадсах үнийг хэсэг ч юм уу. Өстой хэрхийг бол өстой тэгэл ханш битгий юм те. Тийм, хэрхийг өстой жинхэнэ. Даа мэднүүч. Тэгээд энэ дээр нөгөө нэг бас нэг шуум яваад байгаа нь Binance ч гэсэн яг энэ Merci KuCoin дээр нэмэгдэж магадгүй бас эмчээж амин волюмтэй шүү тэгээд. Өндөр волюм дээр нь Binance дээр нэлээд олон хүмүүс бас coin эзэмшил байгаа хэл те. Future ажиллаж хэсэгдсэн те. Future ажиллагаан дээр би буруу санаагүй бол ингээд 1000 Lunsi гээд 1000-аар багталснаар future дээр байх хэрэгтэй. Би USDT ослол тэн дээр байгаа гэж санаж байна. За тэгээд Ethereum дээр бол угаасаа merge хийхэд нийтдээ 74% нь одоо Ethereum-нуудын 74% нь бол бэлэн шүү гэдгээ мэдэгдсэн байгаа юм байна. Тэгээд асуудалгүй merge нь болчих юм бол ер нь гайгүй хаа. Би бас merge өссөс нэлээ хараал болтой. Merge дээр яг нэлээд том юм болох болов гэсэн хүлээлттэй бас дараагийн bull run-ыг эхлэхээр бол энэ merge нэлээд том нөлөө үзүүлж чадахгүй болов гэд нэлээд олон бас асуултын хариултыг бас өмнөх CTO мөхөрт нь ахуйтай бол яриад ойлгосон. Тэндээс хүлээлттэй байгаа. Ямар нэгэн бол ав зар гэсэн зөвлөгөөг бол өгөхгүй. За дараагийн өөр гоё мэдээ болонгууд Оросын холбооны улстай холбоотой. Оросын холбооны улсын төв банк болон яг сангийн яамтай холбоотой. За сангийн яамных нь
сайт Alexei Moiseev гэдэг хүн байгаа юм байна. За нэрийн бодож магадгүй уучлаарай. За тэр хүн Alexei. За Alexei маань юу гэж хэлсэн бэ гэхээр cross border payment буюу одоо олон улсын харилцаанд бараа таваар авч үүж залцахад stable coin-ыг ашиглая. Тэгээ ерөнхийдөө бол Оросын холбооны улсын төв банк за сангийн яам нь бол энэ хамтраад крипто хөлөнд шүүрэ гэдэг тал дээр ер нь санал нэгдээд энийг өөрсдийн рублийн stable coin юм уу? Үгүй хаа. Rubly stablecoin гэж бол хэлээгүй. Тэгэхээр ерөөдөө Tether ч юм уу доллартай холбоотой stablecoin байх гэж би тааж байна. Тэрийг бол хуульчлаад хэрэгжилж эхлэе гэдэг зүйл ярьсан байгаа. Орос улсын төв банкуудын крипто дээр тийм таатай байр суурьтай биш байгаа ч гэсэндээ одоо энэ барууны тавьсан хоригийг давахын тулд ер нь stablecoin ингэж хуульчилж хил дамсан арилжааг stablecoin-оор хийх ёстой байна гэдэг тэр байр суурийг хүлээн шүүрч байгаа юм л яагаад гэвэл үүсэж байгаа geopolitical нөхцөл байдлаас болоод гэж тайлбарсан байсан. Нилийн бас crypto бас push хийх шиг боллоо те. Энтэй. Одоо тэгтээ ер нь ингээ дайм жоо хүлэгүүлчлээ те. Ер нь бол тэгсэн. Одоо тэгээс чи ер нь одоо ингээ инфляцтаас жоо хүлэгүүлчлээ те. Тэгвэл одоо ханш яах юм? Одоо мэдээ болноор ингээ жоо амар мэдрэг хүлээж авлаа шүү дээ. Дайн л боллоо гин инфляц боллоо гин жилийн дундаж индекс маань тэд гарлаа гин одоо мөнхийн дамплууллаа. Тэгээ ер нь бол яг уу ботом одоо айгүй ойрхон байгаа гэдэг юм би хувийн талаас бодоод байгаа хгүй. За нэгдүгээр дайны нөлөө дайн Украинаас хоёр дахиад 2-3 жил дайд нөө яг үндэ хамаалал. Шийдэлтэй хөрөхгүй ингээ заавраал нь сте. Тийм дахал ер нь дууссан байгаа ковид. Ковид бас нэг тийм онцгойтой байгаа болцсон. Америкийн инфляц одоо оноос хойш амар их хайптай явлаа. Одоо бол тэрний ертөнц болорч байна. Магадгүй удахгүй тогтмжоод ирж болно те. Дээрс нэг хитийн нөхцөл байдал нь housing crash. Evergrande. Тийм дэлхийд даяар ингээд дампуурна гэдэг. Гэтэ нөгөө нэг хитийн бас нэг онцлог байгаа юм байл л да нөгөө чөлөөт эдийн засаг биш учраас магадгүй засгийн газрын оролцоод тэрийг авччих юм билүү гэдэг. За магадгүй Ethereum merge эсрэгээр одоо ер нь яг ямар муу мэдээ гарвал coin унах вэ гэдэг дээр бас сонирхолтой байгаа юм л да. Магадгүй Ethereum merge өөрөө failed жиж дахиад унах шалтгаан болов. Тэрнээс өмнөх одоо ингээ яриа тавтагдаад байвал них амар хүчний нөлөөлөх болов гэж бодож байна. Одоо ер нь ингээд нэг юм тогтчлоо тий. Тэгвэл одоо хамгийн маа зараад coin авчвал яг бол тэрийг одоо тийм нэг асуулттай. Тийм нэг асуулт битээ. Надад асуугаараа гоож. Ихэд санхүүгийн зөвлөгөө биш. Та санхүү шийдвэр та бие дааж гаргах хэрэгтэй. Мөнгө оллоо алдлаа гэж тэр уус ямны хариуцлага хүлээхгүй. Би тэр санхүү зөвлөгөө өгдөг хүмүүс биш те. Биш шүү дээ. За өөр сонирхолтой юм юу? Өөр нэг мэдээ гарсан бас нэг юм цочирдсан мэдээ. За сочих юм. Яг ийм артын Өвчтөр шарвч яд хүлж байгаа. Ийм артын үншиг байж чадсан гэж нааш. Ингэсэн. Binance дээр ингээд зөндөө олон төрлийн stable coin-ууд байгаа. За дэлхийд хоёрт бол ирэмлэгдэх USDC тэгээ араас нь BUSD гэдэг чинь тийм. Binance болонгууд USDC, USDP, TUSD гэсэн гурван төрлийн stable coin-ыг BUSD болгочихсон да. Тийм 9 сарын 29-нд бол автоматар BUSD болгож хөрвүүлнэ гэдэг чинь. Тэгээд энэ гурван coin-ы одоо нөгөө trading period-ыг бас энэ багасгах юм шиг байлээ. Надад нэг асууя. Одоо чинь над руу бас нэг хүн бичэлтэй USDC-гээр нь одоо нэг хамааралтай coin-ыг stake хийсэн юм байна л да. Тэгээ одоо буцааж авахтаа USDC-гээр нь ашиг авах байсан Binance дээр гэж хэлээ. Тэр хүмүүстэй яах вэ? Угаасаа тэр бүтээгдэхүүнүүд угаасаа 9 сарын 29-нд тэр хүнд бол тохирдгүй явна шүү. Тийм 29-нд багуусаа канселдаад тэгээд байгаа USDC одоо эдгээр бүгд BUSD л автоматар хөрвүүлэгдэж юм лээ. Ингэснээр Binance-ийг ямар даваа талтай? Энэ BUSD-г дэмжиж өгч байгаа бол push хийж байгаа л хальтаа. Эсвэргээрээ бас одоо USDC-г чинь хөгжүүлж байгаа юм Америкийн компанид байгаа шүү дээ. Тэгээд тэд нартай ингээд шахаж байгаа зах зээлээс шахаж байгаа юм болов уу гэж бодож байна. За тэгээд яг 8 сарын дундаас эхлээд USDC-г угаасаа Binance-ын зарж эхлээд одоо Binance-ийн нөөцөд нь олонгууд 1 тэрбум хүрэхгүй USDC байгаа юм байна. Эсвэргээрээ Tether-ийн нөөц нь одоо ингээд 5 billion буюу 5 тэрбум хүрсэн. Бирж дундаа хамгийн их Tether-ийн нөөцтэй бирж болсон. Ер нь бол Tether BUSD хоёроор л одоо арилжаалагдана шүү дээ. Тийм. Хослууд нь ч гэсэн одоо их нэг BUSD-гэр байгаа. Тэгээ USDC-тэй хослуудаа бас хасах юм шиг байлээ. Тэгээ 29-ноос өмнө USDC энэ байгаа бол өөр бичлэг юм татаж авах эсвэл BUSD-лөө солиод автоматар конвертлагдчих юм. Автоматар конвертлэгдэн тэгж тэр нь хүлээж болно. Тэрнээс өмнө USDC шаардлагатай бол гаргаж аваад татаарай л гэж байгаа юм. Зөв. За нэг ийм бүх юм болсон. Тэгээд 9 сарын 7-ны өдөр чинь Элслуудаар бас биткойныг мөнгө гэж хөлөөлж өдөр юм байлээ. Ингээд 1 жилийн болсон. Тэгээд 1 жилийн ой дээр бол энэ биткойн 51800 байх үед нь Элслуудаар энэ засгийн газар авч эхэлжсэн бол одоо 1 жилийн дараа яг энэ өдөр биткойн тэр үнээс 60% уналттай байгаа юм байна. Баяр хүргэе Элслуудаарчудаа. Emotional damage. За тэгээд сүүлийн мэдээг бол ингэж байгаа. Sony Music компани болонгууд NFT-гээр баталгаажсан оюуны өмчийг
авах хүсэлтэй илгээсэн байгаа юм байлээ. Тэгээд дахиад нэг статистик дуртахад сүүлийн 1 жилийн хугацаанд нийт биткойны валютуудын 62% нь бол ямар нэгэн байдлаар биткойн нэм зараагүй. Тэгээд трейдерүүд ихэнх нь болгоомжтой 62% нь болгоод ямар стратегтэй криптог ялж хийж байгаа нөхлөө зүгээр хоол гэдэг стратегтэй ялж хийж байгаа юм байна. Ер нь биткойн дээр яг бүр дэлхийн хамгийн том зөвлөгөө байлээ л дээ. Хэрхэн арилжаа хийх вэ гэдэг. Дансна. Spotter биткойн ав. Тэгээ хүлээ. Тэгэл болоо. Бити арилжаа хий гэсэн алтан дөрөн байт юм лээ. Тэгээ бас уучлаарай эсэлд орчууд саяг муухай хэлчлээ. Тэний хийж үцэхгүй дээ. За ингээд биткойн бэлэж хөрсөн мэдээлэл бол энэ хүрээ дуусж байна. Гэхдээ энэ дунд нэг Binance урамшуулт явж байгаа дуртахгүй болохгүй. За Binance-аас болонгууд угаасаа iPhone, iWatch, iPad тэгээд дээрсэн 170 тэнцэх хэмжээний BUSD Монголын хэрэглэгчтэй нөхөр ингээд уншуул зарлцсан байгаа. Та манай Dotl-ийн линкээр ороод тэр судалгаагийн зүгээр ихний асуултанд yes, хоёрдугаар асуултанд KO гэсний бүрхийг нь дараад Artlan Cryptoverse гэж үчээд submit хийгээрэй. Ингэснээр та болон шууд оролцсон. Binance аккаунттай нөө аккаунтгүй байна уу хамаагүй бүгд оролцож болно. Тэгээ аккаунтгүй бол манай линкийг давхар ашиглаад өнөр манай линкээр төрүүлж орсон 10 хүнд нь $10 урамшуул өгч байгаа. Тэгээ энэ урамшууллын хугацаа дуусныхаа дараа 14 өдрийн дотор таны фандинг руу орж орчих те $10. Өөрөөр redeem хийж авах хэрэгтэй. За урамшууллын хугацаа бол 9 сарын 21-ний дуустал байгаа. Тэгэхээр танд боломж байгаа. Хожих боломжоо нэмэгдүүлэхийн тулд spotтай $10 трейд, futuresтэй $100 трейд хийгээрэй. Ер нь бол $10 $100 тутамд тэр хүнд одоо ингээд энэ суглаанд олцох хэрэг болгогдож байгаа гэж ойлгож байна. Суглаа нэмчихээ л та. За би суглаагаа нэмлээ. Тэгээд техник шинжилгээ рүү. За техник шинжилгээ рүү орцгоё. За баярлалаа. Technical analysis болон data тавтамаар л. За Skim маань биткойн дээр ямар шинжилгээтэй, ямар апдейттэй байна? За. Отож биткойн ярьсараа сүлдээ залхаж эхэлж шүү. За BTC маань том цагаараа доош чиглэлийн сэрэнд цэвэрхэн шалгаа яваад байгаа тий. За үүнтэй давхцаад нэг паттерн нөөсөө доошо нэлээд том хэмжээний сэтэрэлд орж ирээд доошо correctionтай хөдөлгөөнт орж ирээд дахиад доошо сэтэрж ирсэн. За энэ тарах юм бол шал болж байгаа харж байгаа бох тий. За өчигдөр Twitter дээр ямар хэлжээний таамаг оруулж ирсэн бэ гэхээр за энэ нэг юм цэвэрхэн дэшээс сэтэрдэг паттерн байна. Дэшээс сэтэрх магадaltaй маань ингээ Twitter дээр шинжилгээ оруулсан. За шинжилгээ дагуу нэлийн дэш өсөлт ороод ирлээ. Энэ өсөлтийг бол яг мэдээтэй холбоо хэрэг ямар мэдээ болсон нь бол ойлгомжгүй зүгтэй байгаа. Биткойнийхаа өдөртөө бол 2-3% өсөлтөд үзүүлчлээ гэхдээ яг тэр өсөлтүүд болж байгаа юм болов уу гэж харж байна. Ямар ч тач энд булш паттерн дэшээс сэтрэд гараад ирсэн. За одоо ханш хаана байна вэ гэд харахаар за 4 цагаар ингээд харъя заа. 4 цагаар ингээд харахаар энд шал болж исэн, тааз болж исэн. Дахиад энэ тааз болж чадахгүй юу гэдэг дээрээ байна. За дээшээ стрейт гараад ирэх юм бол хаа хөрлөх сууламж байна вэ гэж харах юм бол за нөгөө сэрэнийхаа median line руу тэмүүлж гин тийм үү. За median line маань өөрөө энд шалгаж ийсэн, тодорхой хэмжээнд шалгаж ийсэн. Дахиад шалгах бах. За median line стрейт гарах юм бол энэ SB line дээш дахиад үргэлжлүүлээд татна. Стрейт гараад ирэх юм бол дээдлийн parallel line хүртэлсэн боломжтой. За магадгүй энэ цэгийг ерөнхийдөө бол price action харах хэрэгтэй. За price action гэж юу яриад байгааг ойлгохгүй байвал урдны дугаард price action гэж байгаа шүү дээ. Талаар тайлбарлаад өгсөн байгаа тий. За ингээд 15 минут харах юм бол за энэ цэгээс одоо тесттэй чадахгүй гэдэг дээр харагдаад байна. Тэгэхээр энэ дээр Ethereum дээр илүү гоё харагдаж байгаа. За Ethereum-ийн чартыг харцгаа. За Ethereum дээр за энд тааз тийм үү? За одоо харах юм бол дахиад одоо энд тааз болж чадахгүй юу гэдэг байгаа. За мөн ингээд том цагаар харах юм бол за энд нэлээд дэжгүй тааз болж байгаа зэг шал дахиад тааз дахиад энэ тааз болж чадахгүй юу гэдэг таамаг гаргаж ирсэн. За энэ юун зураас татсан байна гэхээр энэ дээр нэг юм таамаг гаргаж ирсэн. Энэ паттерны дээрээс доошо спорт руу төгөх болов гэсэн чи доош спорт ирэхгүйгээр энэ паттерн маань шал болоод за эндээс нэлээд өсөлтийн хөдөлгөөн ороод ирсэн байна тийм. Гэтэ хоёрыг харах юм бол энэ маань өөрөө доош стрэх магадaltaй bearish паттерн үүссэн гэж цэвэрхэн шалгаа яваад байгааг харж байна тийм. Одоо эндээс price action харъя гэвэл за 15 руу ороод ингээ харах юм бол сэтэр шатахгүйгээр тийм шалгаж унаад байгааг харж байна тийм үү? А дахиад шалгаад байвал эндээс магадгүй short арилжаа хийвэл
дажгүй олдох болох болов уу гэж харж байна. Тэгээ сая нэлээд огцон хүмүүсүүд ороод ирсэн нэр хүмүүс гайхчихлаа л да. Ер нь бол огцон хүмүүс л одоо л болоод байгаа юм биш. Энд болж исэн. Энд болж исэн. Энд болж исэн те. Дахиад энд огцон хүмүүс орж ижсэн. За дахиад энд огцон хүмүүс гараад ирлээ те. Огцон уналтын дараа нэг иймэрхүү уналт орж иж харж аваад иймэрхүү хэмжээний уналтууд орж ирээд байгаа. Тэгэхээр магадгүй энэ маань өөрөө дахиад доош уналт орж ирэхгүй эсвэл магадгүй дээшээ чиглэлийн тренд эхэлж гэнэ үү гэдэг асуудал эхэлнэ л дээ. Тэгэхээр энэ дээр Ethereum дээр ихэд бол одоогийн байдлаар бол хардсан жаа гэж ойлгож болно. За BNB. За BNB дээр хэдүүлээ таамаг. За нөгөө нэг таазуулжсэн цэгээс уналтын хөдөлгөөн орж иж магадгүй гэсэн уналтын хөдөлгөөн орж ирсэн. За ингээ харах юм бол цэцэрхэн паттернүүсээ дахиад унж орж ирсэн. Одоо ханшаа мэдээж биткойн Ethereum-д дагаад өсөлтийн хөдөлгөөн ороод ирсэн байгаа. За эндээс хэдүүлээ паттернч харъя гэвэл за нэг иймэрхүү паттерн үүсэж гэнэ үү да гэж харах юм. Одоо ингээ харах юм бол дахиад дээшээ задардаг паттерн цэрхэн өссөн байгаа гарч байна те. Тэгэхээр биткойн маань саний спорт зоноосоо дээшээ сэтэрч чадахгүй юу гэдэг дээр л маш том хүлээлт байна. Мөн Ethereum дээшээ сэтэрч чаддаг. Тэр цаг ер нь нэвтрүүл баа бүгдээрээ дээш явчих гээд шүү дээ. Тиймэрхүү биткойн дээшээ гараад ирэх юм бол дээшээ гараад ирэх юм байна. Одоо энэ харах юм бол доо виндог харж байна те. Эндээс бол тун дээшээ хөвдөд энэ дээр pullback юм уу дахиад add pattern хүлээж агаад оролт их юм бол эхний entry-ний TP авах цаг бол ерөөхдөө бол том цагийн таазан дээр авна гэсэн үг. Тааз болж исэн шал Тэр нь 330 орчим. Дахиад тааз дээр их магадлал тун өндөр байгаа те. За BTC дээр өөр таамаг. За сая ихэд дээш доош таамаг гараач бол одоо ингээ харъя те. Энд нэ үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн гэдэг маань хэвээр яваад байгаа. Үндсэн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн. За энд маань засварын хөдөлгөөн орж ижсэн. За ингээд харах юм бол энд дахиад үндсэн хөдөлгөөн орж ирнэ гэх юм бол уналтын тренд хараахан дуусаагүй байгаа гэж харж болж байгаа тийм. Тэгэхээр магадгүй энэ дээрээс median line дээр ямар хариулт авах нь тэрийг харах хэрэгтэй байна. За тэгээ луна дээр шинжилгээ оруулах гэж бодсон. Лунагийн мэдэн дээр тодорхой хэмжээний хувийн шатаад байгаа гэсэн мэдээлэл гарсан тийм. За луна дээр харах юм бол за энд нэг юм bullish pattern цэвэрхэн үүсэж агаад дээш дээр гараад ирсэн. За нэг импульс гэж тооцчих заяа. Тэгвэл дахиад эндээс correction хөдөлгөөн орж ирээд дахиад эндээсээ дахиад bullish pattern үүсээд энэ үндсэн хөдөлгөөн энд ороод ирсэн маяг харж байна тийм үү. Тэгэхээр одоо магадгүй энэ correction энд орж ирэх магадaltaй. За энд орж ирэхдээ тогтцоод юу болж ийн гэхээр энд тааз болж исэн, шал болж исэн, шал дахиад шалан дээрээс хариулт авч байгааг харж байна те. Дахиад энэ дээр ирэх үү, магадгүй дэшээ биткойн маань дээшээс тэрх юм бол дахиад энэ дээр доо харж агаад ад pattern дээрээс нь оролт хийх боломжтой харагдаад байгаа. Тэгвэл ерөөхдөө лунаа дээр битээ арилжаа гэж ерөөхдөө зөвлөнө. Яагаад гэвэл лунаа өөр аюу өндөр савлгаатай тун эрсдэлтэй уушаас боломжтой арилжаа гэж зөвлөгөө өгье да. За ингээд Teglance-ийн болонгаа хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Баяр та.